түүх цааслуулах гэж буй Габимаро нэртэй хүүгийн дүр зургаар хийнэ. Гэвч цаазын явцын Сэжмэ далайн түүний хүзүүрөө дараалан цавцсан ч Сэжмэ хохож ашигсан төшмөд мэж гайхна. Түүнийг шарангийн өрөөнд нь буцааж аваачих бөгөөд тэрээр багасаа шинаби болохоор биш гэж бич жирийн хүнээс ангид биетэй болсныг бид мэдж байгаа. Сири нэртэй эмэгтэй үгүй явдлыг кэндүших зураа түүн шиг шинабид мах цасаараа сэрэм хогосхон намархан зүйл болохыг дордно. Габимаро ч үүнийг нь батарч тийм муу сэрэнний эрдэмтэй хүн үүрэг нь гимтэж чадахгүй гээ. Дараагийн өдөр ноёнтон Габимаро шант хүрч хатахыгаар ачин тушаана. Гэвч түүнийг гастан шитаасан ч амьд хിവэр байхыг тэд харна. Үүнд ноёнтон ихэд бухимдана. Габимаро ямар ч шарах сарвигүйгээр өрөөндөө буцаж ийн. Гэвч тэрээр эсэргүүцгээгүй үнэндээ өөрийгөө хүлхийг хүсэж байна гэж зүтгэн. Сэрэг түүнд өөрийнхөө ажлыг үйл явдлыг тэмдэглэх үүрэгтэй хэмээн тайлбарсна. Габимаро эцэг гэхээ мэдэхгүй ч няшх байхад нь тасхны дарах тэдний хөнөөсөн гэж сонссноо ярив. Тэрээр шинаби нар зөвхөн хийснээр нь хөнөөхийн талд амьдардаг тос өөрт нь ямар ч мөрөөдөл байхгүй гэв. Мөн түүнийг тасхнаас явахыг хүссэн тул нөхд нь орж улмаар баригдсныг бид арч мэднэ. Тасхнаас хэнийг ч явуулдаггүй. Төл үүнд тасхны дарах холбоотой гэж тэр хартжээ. Дараагийн өдөр ноёнтон алдтуудаа Габимаро бухнуудаар тас татуулж алхахыг тушаана. Гэвч тэд үүнийг туршиж үзэхэд тэрээр бухнуудыг хялбархан дийрчв. Сүри түүний цаазыг эсэргүүцээд байна хэмээн дурдаад яагаад тасхнаас явахыг хүссэнийг нь асууна. Габимаро тасхундаа шилгэн байж дараагийн сайшаалыг хүртэн охинтой нь хүртэж гэрсэн гэв. Гэвч тэрээр их нэрийнхээ гинэн цайлхан занд дургуйцх болсон гин. Тиймээс дарах тасхнаас ямар байгаагаа хэлснээр ийм байж төрсөн ажээ. Тэр орой нэгэн аживсагч Сигирид Габимарог баригдахаасаа өмнө 20 орчим хүн хөнөөсөн хоосон зүрхтэй ир гэж анхааруулна. Гэвч Сигири тийм хоосон зүрхтэй хүн яагаад 20 гаруй хүний хөнөөдлөө тэгж шаргуу тэнцнийг гайхна. Шарангийн өрөөндөө Габимаро үнэндээ цаазыг эсэргүүцсээр байснаа ухаарч маргааш бүхнийг дуусгахаа шийднэ. Дараагийн цаазаар түүнийг буцаж буй тосн чансан ч тэрээр яаж игээд аминд үлдэнэ. Тэрээр өөрт нь ямар ч хорогдох зүйл байх эсгүй гэд яагаад хүж чадахгүй байгаадаа гайхна. Ноёнтон сандарч бүхнийг хордон дуусгахыг хүсэхэд Сигири битгэж хангагдсан гэдгийг мэдэрнэ. Тэд Габимаро конгресоор дагуулan явах бөгөөд ноёнтон Габимарог өөх гэж байна. Химэн инээж бай. Түүнийг нэгэн өрөөндөө уйтал тэнд Сигири хүлээж байлаа. Ноёнтон түүнийг Амадо овгийн сэлэн шалгаж ярахчин бөгөөд ганц царчилтаар толгойг нь авч чадна гэдгийг хэлнэ. Габимаро түүнийг толгойг нь авч бягаар төсөөлөн түүнийг жинхэнэ гаргууд нэгэн болохыг ухаарна. Тэрээр хүлгээ тастан Сагири түүнийг устгахыг оролцсон ч тэрээр дайрчдыг нь тултаж анжина. Габимаро хүзүүн зэсвэцнийг мэдээд цачигдах ба Сигири түүнийг болтож яхад өргөжлөлөн дайрна. Сагири түүнийг эхнэрийнхээ тухай хотод хэлснийг үнэндээ түүндээ хайртай тус өгөхийг хүсэхгүй байгааг нь гадаршина. Габимаро ч үүнийг өөрөө ухаарна. Эхнэртэйгээ өнгөрөөсөн цаг хугацаанд өөрийг нь зөөлрөөснийг санаад тэрээр сэлэмшүүрэн Сигиридээ тосолдоход Сигири түүнээс яагаад өөртөө хож хийч вэ гэсэн. Тэрээр өөрийгөө хоосон нэгэнгээд Сигириг өөрийнх нь амьдардаг ертөнцийг юу ч мэдэхгүй хэмээн хэлнэ. Гэвч өнгөрснийг дурсахад эхнэр нь түүнийг хоосон биш гэж хэлж байжээ. Түүний царайнаас цэрвээгүй цар ганц хүн нь тэр тул эхнэр нь түүнийг тэрвэрэн илгэсэн татна хүн хэмээн дуудана. Тэдний тасгаан дэшчүүдийг цэрэг мэт үзэж эмэгтэйчүүдийг зөвхөн хүүхэд төрөөс хэрэгсэж гэж үздэг байсныг бид мэдэж авна. Тасганы дарга охиндоо үнийг үргэж санаж явахыг хүсжээ. Тиймээс тэрээр жирийн эмэгтэй шиг амьдрах гэсэн орчлагыг нь засахын тулд охиныхоо нүрийг төлсөн чихнэ. Хүний сэтгэл тийм амархан өвтөггүй хэлдэг. Тэрээр шинаби байхаа болж их нэртэйгээ амар амгалан амьдрахыг хүссэн юм. Тэрээр энэ тухайга дарагт хэлсэн нь уруулах болсон жинхэнэ шавхан байжээ. Одоо цагт Габимаро тулааныг үргэлжлүүлэн хүчээ авах ба Сигири түүний дайрчдыг арай ядан хаана. Тэрээр хичнээн хичээсэн ч хүн шиг амьдрч чадахгүй гэж зүтгэн. Гэвч Сигири түүнд чадна гэд бүх хэргийг нь хэрэгсэхгүй болгож шогны хамгаалалтад авах өршөөлийн бичгийг үзүүлэх ба ацгүй өжигүүдийн оронд руу явах нөхцөлтэй гин. Энэ нь Габимарог гайшралт оруулна. Сагири түүнд сайхан нэгдсэн Шинсэнки хэмээх үзэгчэнд газрын тухай ярьж өгнө. Тэрхүү газарт мөнхийн хотог хайрлагч андуурчин Рашан байдаг гэж ярьцдаг аж. Иймээс шагун уг Рашаныг олуулахаар иржин ба гэж хэлжээ. Гэвч нэгэн орой цэцгээр дүүрэн зав эргэж ирв. Түүнийг шалгаж үзэхэд дотор нь бас нэгэн цовцос байжээ. Шагун үнийг олж мэднэ. Тэгээд тэрээр хэрэгтнүүдийг зожаасны хүмүүс гэж үзэн цовзуулж андуурчин Рашаныг авчруулж чадвал өршөөхөөр арт руу ижгээхийг тушаадаг байна. Сэрери өөрийгөө тэнд тохирох нэр дэвшигчдийг хайхаар ирснээ хэлнэ. Габимарог тохирно гэж үзээд хинэн тасганд хүчээж яваа бөгөөд уулзах царын ганц зам бол аянд нэг бих явж гэдгийг хэлв. Ноёнтон Габимарог бүхэлхийг хүссэн хിവэр байж их хүмүүдтэй дайрахыг тушаасан ч Габимаро нинж цаа ашиглан биенээсээ гаргаж өрөөнд дэх бүх хамгаалагчдыг ялна. Габимаро амьд буцаж ирэхийг шийдэн аянд нэгдхийг зөвшөөрөхөд ноёнтон нүгдэх сөхрөн унана.
Өнгөрсний дурсахад Сэри эцгийн шээ цац гүйцэтгэхийг харсан бөгөөд тэр нь маш төгс байсан тул цаазлуулагч тодорхой тасарсныг ч мэдээгүй аж. Сагири түүний тэрхүү хөдөлгөөнийг тавтахыг өөрийн зорилго болгожээ. Тэгээд түүний цааз гүйцэтгэх цаг босоход тэрээр үнийг сайн хийж чадсан байна. Гэвч тэрээр өөрийн хөнөөсөн хүмүүсийг араас нь дагаж байна хэмээн төсөөлнө. Эзэн нэртэй эрт түүний сэрэмний эрдэм дэрэрзээ. Айдо хагаан зарч энэ нь хүмүүсийг зовлонтойгоор өгөхөд хүргэдэг гээ. Тэрээр Сагирид үнэн гэдэг сэхэмний жүзэн төсдөг хэмээн хэлээд сэхэмээ харахыг тушаана. Одоо цагт Сагири Габимаругийн нүдийг боож бүсэд хэрэгтнүүдтэй нэвхэнэ. Тэдэнд шогон мөрдөн сууж буйг дуулах нь амжилттай буцаж ирсэн хэрэгтнийг өршөөнө гэд тэд бүгдэд Шинсинкио руу аяж чандрын хашааныг авч ирэх тушаал өгнө. Хөтлөгч Арлыг дүрслэн ярихад хэрэгтнүүд түүний яриаг таслан "Энд чинь өдгөр шиг сонсогдож байна" гэжсэн. Хэрэгтнүүдэд багныхаа амны хаалтыг авахыг тушаахад тэд биенээс нь цэцэг ургасан нэгэн ирийг харна. Тэр хүн аянаас амьд буцаж ирсэн ч биеэр нь дүүрэн ургацаг гарч улмаар цэцэг болон дэлбэж ирснийг бид мэдж авна. Маргааш нь хэрэгтнүүд аян дайм насаараа дэн чин тавихыг хүсэхгүй эргэлзэж эхэлнэ. Гэвч нэгэн төшмөл тэдэнд бүгд аль хэдийн цаазын яс асан гэдгийг санаална. Тиймээс арш руу явах нь тэдэнд үзүүлж буй асар том мөршөлгийг нуруугаа нэртэй хэрэгтэн тэд аршийн талаар юу ч мэдэхгүй байгааг анзаарч Рашан үнэхээр тэнд байгаа эсхэд ирсэн. Төсмөж тэдэнд төсөөлж татгалзаж олно гэхэд нэгэр явахаар завтал түүнийг тэр даруйдан цаазаар авна. Төсмөж арч дээр Амада өвхийнхэн тэднийг хянаж явах болно гэдгийг илчлэн. Тиймээс хэрв ямар нэгэн башир арга хэрэглэвэл тэр дараа өсгөх болно. Тэрээр хэрэгтнүүдэд юу ч ордохгүй байхыг анхааруулад хэрв хянагч нар нь ямар нэгэн шалтгаанаар өхвөл тэдж бас өөхөх болно гэж нэнж хийв. Шогон төсмөлийн чихэнд ямар нэг зүйл чимэхэд төсмөж тэднийг бүгдийг нь ханх ханууцаахгүй тул арс руу явахаас өмнө тоог нь цөөлөх шаардлагатай гэж хэлв. Хэрэгтнүүд гайхаж хоцроход Чобо нэртэй ир өөр нэг хэрэгтнийг боож арж байхдаа тэднийг тэнэгүүд хэмээн дуудана. Төсмөд юу ч хийхгүй байгаар гэрээр онцолж тэднийг бие биенээ хүнэхийг хүсэж байна гэж дүгнэхэд Шогон баярсан хүртэгөр харах зурж тэд бүгд хоорондоо тусдаж эхэлнэ. Гэвч төсмөж үүнийг зүгээр л отохгүй хүчрхийлэл гэж үзнэ. Шогон хамгийн гоц чадвартай хэрэгтнүүдийн талаар асуухад төсмөж тэдний дундаас хамгийн онцлог хүн нь Габимару гэж хэлнэ. Гэвч тэд түнлүү харахад хинч түнлүү дээрх зүрх хүрэхгүй байв. Эзэн энэхүү хүчрхийлэлсийг шин сандаргаж байгааг анзаарч арш дээр үнээс ч илүү хэрцгий байх болно гэж хэлнэ. Тиймээс тэрээр түүнийг энэ ажилд татахврахгүй гэж үзэж чадварт нь нэрвэрсэж эхэлнэ. Эзэн түүнд харштай зүгээр ч чимээгүй амьдрах хэрэгтэй гэхэд Сагири түүнд боломжтой байсан бол тэр тэгхэл байсан юм. Өнгөрсний сөхөхөд Сагири хүний үхлээр амжиргаагаа залхуулдаг гэр бүлийн дарамжлах дээрс хичдээс цогтож харагдана. Гэвч нэг өдөр тэр сэлэмшүүрэн авч түүн дээрх альтаас сэлмэнд хорогдсон сүнснүүдийг олж хардаг. Одоо цагт зарим гинт хэрэгтнүүд орохоо шийдэж Сагирийг амархан бай гэж үзэн түнлүү дайрлаа. Эзэн түүнийг тэднийг дийлэх болов гэж хэрэгцэн. Гэвч Сагири цаазын гүйцэтгэгч гих хов тавилантайгаа явларсан тул тэдний хэлбэрхэн намсан ч хохирогчтой сүнс дахин түүнийг зовоож эхлэв. Харин Габимару хүн алхах нь хизээд буруу зүйл гэж хэлэхэд сүнснүүд замхран алхуулна. Бүгд бие биенээ хүнэхийг хүсэхгүй байгаа тул аяжилт явах хүмүүсийг сонгох өөр арга байхаас Габимару асуув. Төсмөл түүнийг амаа мэдхийг анхааруулсан замж хэлж нэгэн нэрийг түн рүү дайрахыг тушаалаа. Тэр Габимару руу чулуу шидсэн ч тэр хэлбэрхэн болтж ирхв. Габимару ярилцахыг хүссэн ч гинт хэрэгтэн татгалзсан тул амьд үлдэхийн тулд түүнийг хөнөхөөс өөр аргагүй болов. Тэрээр өөр дээрээ нүүрлүүлээ гэж хэлсээр бүсэд хэрэгтнүүдийг маш хэрцгийгээр устгаж ирсэн нь шавааны хүртэл сандархав. Сагири сэлмээрээ түүний ойлтыг харахад түүний эргэн тойронд тоорч баршгүй олон сүнс харагдана. Гэвч тэд түүнийг огт зовоохгүй байх шиг байв. Сагири өөрт нь хэрэгтэй зүйл бол айцаа дарах биш. Харин авч чадсан амьдралынхаа ачааг өөрөх хүч чадал гэдгийг ухаарчээ. Төшмөд тэднийг зогсоож аялалд нэвтрэх болно гэдгийг дуусгав. Ингээд аялалд явах харун хэрэгтэн бол бод чадвартай хүмүүс болох нь тодорхой болно. Тэд бүгд хүжиг онгоцон сууж аачмаар ойрт харшиг олж харав. Габимару тосгоны дарга олон зэвсэг цийжүүлсэн ч унаагүйг санаж далайн чандаас асан юмнээс олж өшгөө мөх бас нэгэн батлав. Тэд Шинсинкиод ирэхэд Габимару Сагирид мөнхийн ус үнэн боловч энэ арлаас олж чадах хэсэгтээ эргэлзэж байгаахаа хэлв. Арлыг судлах явцад Сагири эндхийн үзэсгэлэнтэйг шагшигч Габимару юу байгааг нь мэддэхгүй аимшигтай газар байна гэв. Тэр хүлээсээ таслахад Сагири түүнд ингэж болохгүйг санааллаа. Харин Габимару тэдэнд эрдөө хачин зургиж байгаа бөгөөд хоол хүнс нь 3 хоног гэдгийг тайлбарсан үнийг хараагүй өнгөрөөхгүй. Гэвч Сагири өөрийгөө түүний найз биш цаазын гүйцэтгэгч нь гэдгийг санаалan гараа тэхэн хүл химээ хөнөнө гэж занш хийв. Ингээд тэр дургуутсан дахаас өөр аргагүй болов. Сагиригаар гараа хүлээлж байх үед нь гинт аврах том гам бөмбөг онож түүнийг хошидчихв. Бөмбөг каин гих хэрэгтнээ гарт буцаж ичих бөгөөд тэрээр байгаа устгачлаа гэж бодно.
Гэвч Габимару буцаж гисэн үзэл суларчлаа хэмээн дуугарв. Сагири Каиныг хүнөсөн хүмүүсийн хязээсийг дэрэмдэг дайчин сан гэдгийг тайлбарлаж өгөв. Гэтэл Габимару түүний гар хүлээсгүй байгааг анзаарч Сагири Каиныг гүйцэтгэгч Кишагоос үүнийг асуулаа. Киша буцах зандаа хүлчингээд Сагири хитрхи чанга тул хамгийн доод зэрэглэлийн гүйцэтгэгч байгаа гэж хэлв. Каин бусад зэвсгээ гаргаж ирэн Габимару дээр туршиж үзхийг хүснэ. Бусад нь тэднээс төрөөчингээд Габимару тусдаж цаг гарцдахыг хүссэнгүй. Гэвч Каин ямар ч сэжүүр байхгүй тул бусад хэрэгтнүүдийг устгаад дараа нь мөнхийн усыг тайван хасан дээр гив. Ингээд Габимару тус тас өөр аргагүй болсноо ухааршаа. Каин түнлүү дайрсан ч Сагири Габимару гараа хүлээстэй хിവэр байж хахыг шаардсаар байв. Каин түүний толгой руу цэвсэн ч шидэмэнд бутарсан тул үр зөсөн гаргаж ирэхэд Габимару цэвхтээ тэсвэлингээ гараа өрөөслөн хүсээд байв. Габимару гараа хүч тосморц Каин түнлүү жадараа бүзв. Тэр чадыг хоолон Каиныг агард шидээд зэсүүд нь унах үед нэг чадыг нь шивсэн Каины сэлжлэзээ. Сагири Габимару ганц цэвхтаар яллаа гэж бодсон ч Каин дөнгөж ихч байна хэмээн босож ирээд өөрийн зэсийг ашигласан Габимаруд амархан ясартв. Киша Каины толгойг тасдаж хөлөг амгц руу буцах үед Габимару аяллаа өргөжлүүлэхийг хүсв. Габимару түүнийг толдохыг хүсэж байгаа эсхийг гайхна. Гэвч Киша зөвхөн ажиллаа хийж байгаа бөгөөд хэний ч талд орохгүй гэдгээ хэлв. Тэрч байтугай эрт мултарсандаа өөрийгөө азтай тооцож цагирд аюултай хэрэгтэнтэй цагийг өнгөрөөж болно гэдгийг сануулв. Киша бусад хэрэгтнүүд дүрм зөрчиж байгааг хэлээд зөвхөн ганц нүр төвхтөс бие биенээ хөнөөсөө байх болно гэж таамаглав. Эзэн завныхаа олсыг модон дойж атал түүний хэрэгтэнд рокарта улсаж гинт түнзүү дайрч байгаа нь харагдана. Тэр бие хамгаалахыг оролдсон ч сэжим нь хугарч эцэст нь рокартад идүүлж дуустдаг. Хэрэгтнүүдийн хэрэгцээний хүмүүс тул нэмж авчина гэж Киша тайлбарлах бөгөөд Габимаругийн тасган болон Амада Аваас хүмүүс ирсүүлж байгаа хэлэх үед зарим хэрэгтнүүд өгцгэж байв. Киша явахдаа Сагирид санар сэрэмж алдахгүй байхыг анхааруулснаар тэр Габимаругийн жинхэнэ төрхийн талаар ирцүүлж эхэлдэг. Яг тэр мөчид Габимару гинт түнлүү дайрсан ч тэр түүнийг буцааж төрсөж чадав. Габимару тасханы дарга эцэг гэхийг нь тасханаас явахыг хүссийн төлөө хөнөөж байсныг санав. Дарга Габимарууд сэтгэл хөдлөлт хүнийг сул дорой болгодог бөгөөд хүчтэй байж юу ч хамаагүй хамгаалж чадна гэж сургажээ. Түүнийг үнийг бодон сахиртай завчилдах үед Сагири өөрийг нь хөнөөхөн дүрм зөрчсөн хэрэг гэдгийг мэдэгдэв. Гэвч Габимару тасханых нь бусад шинобинууд ирэхээс өмнө мөнхийн усыг олох хэрэгтэй гэв. Түүнийг тесаад гэж утсан өргөжлүүлэн дайрахад Сагири түүнийг яг одоо цааслах ёстой гэж бодно. Гэвч тэр өөрийгөө эргэлзэж байгааг анзаарав. Габимаруд ч мөн адил асуудал толгорч яагаад түүнийг хөнөөж чадахгүй байгаагаа ойлгохгүй байлаа. Габимару эхнэр нь өөрт нь сэтгэл хөдлөлтөө даахыг хэрхэн хийж байсныг санддаг. Мөн тэрээр эхнэртэйгээ уулзснаас хойш сэтгэл хөдлөлттэй болсон бөгөөд энэ нь даашруудад нь саад болдог байсныг бид мэдэж авдаг. Габимару боломжоор харсан ч эцсийн зохилтыг хийх гэж байснаа зөксөв. Ингээд тэр хойш өхрөв. Тэр үүнийг сул дараа байж гэж үзэж амьд үлдэж чадахгүй гэж бодлоо. Тиймээс тэр дараагийн зөвлөөг бодож өөрийгөө дахин хоосон болоход дайртаа урагч зөөв. Тэр Сагиригийн сэлмийг хугарч түүнийг цавчхад бэлэн болсон ч тэр хуугаараа бие хамгаалж амжив. Габимару эцэст нь дээр нь гарч эцсийн цогтыг хийхэд бэлэн болсон ч сэтгэл хөдлөл үлдснийгөө хүлээн зөвшөөрч сул дорой боллоо хэмээн уйлж түүнийг хөнөөх гэж тарч хэлнэ. Сагири сэтгэл хөдлөөсөө зовтохгүй байх нь хүч чадал гэж итгэдэг тул энэ нь сул дорой байдал биш харин хүч чадлын үр хүрэл гэж хэлв. Тэр түүнийг хуучин шигээ байхаа байсан гэж хэлээд сэтгэл хөдлөлтэйгөө нүр тулж амьдралаа эргүүлэн нохойг нь харахын тулд энэ үйлдэлийг нь өнгөрөөхөөр шийджээ. Энэ хооронд хэрэгтэн томын гарыг нь ирвэхээ хатгасныг анзаарч аяллаас буцаж ирсэн хүнд юу тохиолдсныг санав. Ингээд тэрээр гараа яаран завчиж хаяад шавчиг хөнөө. Түүний гүйцэтгэгч Фүжи үүнд гайхсан ч томын түнд хүний нүртэй ирвэхийг үзүүлж энэ бол тэдний дэлхийнх биш гэж хэлв. Яг тэр мөчид түүний тасарсан гар цэцэг болон хувирч тэдний эргэн тойронд аврах том мангас зэрэг олон амьтад гэрч ирэв. Энэ үед Габимару Сагири хоёрч мөнгөслөгдөж тэдний өмнө загсан мангас зогсож байлаа. Тиймээс тэр түнд хойшоо зогсохыг хэлээд тосдохоор биждэв. Өнгөрсний сөхөд Томиа маш чадварлаг сэлэнчин байсан бөгөөд нэгэн лортын төсмөж болохыг зөвшөөрсөн байжээ. Гэвч нэг өдөр зортойгоо хамт архиуж явахдаа сэтгэлд нь өвөлний цөхөг сонсч бухимддаг. Үүнээс болж тэр харшийн хаалгыг эвдэж лордоо хөнөөсөн бөгөөд бүхэл бүтэн овгийн түүнийг мөрдөж эцэст нь бавьчлагджээ. Томи Фүжи хоёр арт дээр ирэх бөгөөд Томи өөрийн гүйцэтгэгчийг задлан шинжлэхээний багаж хэрэгсэлтэй явахыг анзаарна. Фүжи үр дүнтэй юм хийхэд туслах зорилгоор Амада Аваг мөн цогц задлан шинжилгээ хийдэг гэж тайлбарлав. Загсан амтан гараараа Габимару руу дайрсан ч тэр хэлбэрхэн болтож мангсын толгой руу өшөглөв.
Гэвч тэр амтэн түүний хөднөөс нь барьж аваад газар савчлаа. Үл мэдэгдэх дайсантай товчдож болохгүй гэсэн Шинобигийн дүрмийг сансан Габимаро хортон босов. Тэр охрох талаар батсан ч амтэн түүнийг гинт хүлж биеийг нь модон цасаар хол шидэж архив. Сирэри түүнийг үнэхээр бэрцсэн гайхаж тэд зогтох хэрэгтэй гэж бодсон ч хөдөлгөй бүх зүйлсээс аврахад ойртон ирж байгааг анзаарна. Амьд үжлэхийг хүссэн Габимаро галзуурсан мэт болж нинжуцгой ашигчин нэг аврахын тасгайг өсгөн. Сигири энэ ажил хэр аюултайг бодон гахаж зогсох зур тэр бусад аврагуудыг хэтчих юм. Нэгэн аврах түүнийг ардаас нь гинт дайрахад тэр болцсон ч олон хөл мангасууд түүнийг барьж хөдөлгөөнийг нь хязгаарчлах үед аврах цохор зэхэн. Габимаро аврахын гарыг тасцж Сигирийг орсон ч энэ нь түүнийг галзуурсан төлөөсөн гархан. Загас мангас тэдэн лүү дайрах гэж байтал Гинжи гих цаазлж ирж уг амтныг өсгөн. Юзури нэртэй нинжа тэдэнтэй нэгдэж Габимаро бүх мангасуудыг ганцаараа алсан гайхалтай гэж магтана. Юзури өөртөө хамтарч ажиллахаар өрштөн ойртоход Домаро түүнийг заршихыг байцааж хорхоо хүрхэх харагч надад үйлчлэхгүй гэд түүнийг барьж хүлнэ. Юзури зүгээр туршиж үзэхийг хүссэн гэх бөгөөд хамтарч ажиллахдаа нөхцтэй байгаагаа хэлнэ. Сири яагаад түүнтэй хамт хоёр цаасрагч байгааг гайхна. Тэгтэж Гинжи өөрийг нь түүнд алуулсан өөр нэг гимт хэрэгтэн томлогдсон байсныг тайлбарлав. Үүнээс болоод тэр нэг цаасрагч түүнийг хянаж чадахгүй байж магадгүй гэж дүгнжээ. Тиймээс тэр тэдэнтэй нэгтгэхийг шийдсэн ч Габимарод энэ тайлбар хачирхалтай санагдана. Ингээд тэд түүнийг өрхтүүлсэн байна гэж дүгнэх бөгөөд нөгөө цаасрагч нь өөрийгөө Синта гэж танилцуулна. Юзури тэр хавийн амьтдын талаар хэлж мөнхийн ус олох нь чухалч төзөөлгөөгүй дайрч болохгүй гэв. Сирэри хамтран ажиллахад асуудалгүй гэж хэлэхэд Юзури түүнийг тэрч аавна. Гэвч Габимаро түүнд итгэж чадахгүй гэж хэлээд тэхэн хүч архина. Гэвч бүсгүй хөлөө ашиглан түүнийг ойртуулж зөвхөн нэг нь л өршөөгдөх учраас эцэст нь биенээсээ орвно. Тиймээс итгэх шаардлагагүй гэв. Тиймээс тэр одоохондоо зүгээр бие биенээ ашиглахыг санал болгодог. Габимаро түүнийг өөрт нь хэрхэн төсөж чадахыг гайхан ухарна. Тэгээд Юзури өөрт нь хангалттай мэдээлэл байгааг тэжгэж аршинжийнхэн аюул бол хийлбэрүүд болон хортой хүний нүртэй ирвэхээ гэдгийг хэлнэ. Тэрээр өөрийнх нь гарт төгсөн өөр нэг гинт хэрэгтэн дээр шавжуудыг туршиж үзснээр энэ мэдээллийг олж авснаа ичэжнэ. Сина мангасуудын зөөсөн эд зүйлсийг буддын шашны загвартай болохыг дурдж энэ нь хачин санагдж байгааг хэлв. Юзури тэдний мэдэхгүй зүйл их байгаа тус илүүг мэдхийн тулд хандах хэрэгтэй гэж хэлнэ. Габимаро мэдээлэл хүсэж байгаа ч түүнтэй бүрэн хандрахыг хүсэхгүй. Зөвхөн хамт талшихыг зөвшөөрнө. Сирэри тэдний харилцаа гэж хэлсэн. Арт дээр ирснээс хойш юу хийснээ бодож байгаад гинт тухайн алдан уннаа. Өнгөрсөн үеийн дурсамжинд Тома гэхэр цаасрагч болох гэж байгааг харуулдаг. Тэгээд эзэн түнд гинт хэрхтнийг алж эцсийн осхомоо хийх ёстой хэлнэ. Ямар цаас төхөрхөл бодож байгаад Тома нэг хүсэлтэй байна гэж хэлээд ах чав дээрээ очиж шүүгчийн хүмүүсийн мөрдлөө хэрхэн засахыг мэдэж байгаагаа хэлнэ. Одоо цагт ах дүү хоёр урд нь 3 аврах амьтан зогсож байхыг хараад гайхна. Чав тэднлөө шууд дайрах бөгөөд Тамаахынхаа давуу талыг нөхцөж байдлыг хурдан ойлгодог байдаг гэж хэлнэ. Ах дүү хоёр эцэг хийгээ өөд болсноос хойш ядуу зүдүү амьдарч байгаад дээрэмчдэд баригдсныг бид мэддэг. Дээрэмчдтэй хамт байхдаа чоо нөхцөж байдлыг ямар нэг байдлаар хянаж эцэст нь дээрэмчдийн хаан болжээ. Тэр нэг аврагыг цавцсан ч хотхон хугарч Томатай хамт цогцсон боловч нэг аврах Томагийн үснээс шүүрч авна. Чоб сүх барин буцаж ирэхэд түүний нүүрлүү таягаар цахих бөгөөд мангас тэдэн тасгоол нөгөөш гэж хэлнэ. Бусад амьтад тэдэнтэй ярьж эхлэх бөгөөд энэ нь Томад байна гэх төжийг төрүүлнэ. Гэвч Чобэ амьтдыг цавчиж эхэлнэ. Тэднийг бүгдийг нь ялж чаддаг. Човнийг хамгаалж буй мангасуудаа тулж мөнхийн ус үнэн байх ёстой гэж бодно. Тиймээс тэр арт дээр хүмүүрийг остгож мөнхийн усыг өөрсдөө авахар шийддэг. Сири ухаан ороход Гинжи тэднийг агууд аюулгүй байгааг хэлнэ. Тэрээр Сигирид эрвээхийн далаалчны нуунтагт хорцсон болохыг мэдгдсэн ч тэр Габимарог хянахын тулд шууд босож цаасна. Тэр агуугаас гараад Габимарог оройн хоол бэлдэж харин Син тэдний өргөцсөн хөцгийг засч байхыг харна. Орой хоол идэж байхдаа Габимарог аршиг тандаж Урхамжийн аймгийн талаар хэд хэдэн зүйл мэдснээ хэлж тэдэнд үзүүлсэн хүнтэй төстэй хэд хэдэн цэцэг олсноо хэлнэ. Үүнээс тэд сургаггүй болсон хүмүүс одоо арш дээр урхамж босон хувирсан байна гэж дүгнэхэд хүрдэг. Габимарог тэдэнд өгсөн сэжвэртэй төстэй зүйл аж чадаагүй Синда албаныхан аршийн талаар сайн мэдгүй тул зурагт хэд найдах хэрэггүй гэж зөвлөнө. Сирэри аршийн амьтад хүнтэй төстэй бие дээр амьтны хэсгүүдийг давхарсан байгааг анзаарч Синда тэднийг шашны шинжтэй эд зүйл шиг байна гэж нэмж хэлв. Тэрээр тэднийг гажигтай бурхад шиг байна гэж хэлсэн бөгөөд энэ нь арш болон амьтдын гол сэдэв бололтой. Тэр өдрийн орой Гинес Сигирийг амьд үлдэх толгоор хүрчхүү гэж үзэн их газартай буц гэж хэлнэ. Гэвч Сина ихэнх хүмүүс аршаас буцаж ирдэггүй. Тул буцах хаярж тийм чамар байхгүй гэж боддог. Бид цаасрагч тэнцэг нуруугайтай хантаашаас зогтхойг оршдож байхад нь уулздаг. Тэд эцэст нь нэгэн хүлэг онгоцолсон ч ойртох тасан тэр хүлэг болно
Түүний эргэн тойрон дох бусад хүлгүүд сүрсэн болохыг олж мэднэ. Тэнцээ хүжиг онгоцууд бүгд арслаас гарахыг орчсон гэж таамаглах бөгөөд тэдний эргэн тойронд амьтад хүчж байхыг харна. Ингээд тэнцээ сэрмээс соголсон ч далайн мангас тэдэн рүү дайрч тэдний завнаасаа өсрөхөд хүргэн. Тэд жигсэн хүчгийн үлдвэтэд дээр буух бөгөөд тэдний эргэн тойронд илүү олон тэнтрүүзүүд гарч ирнэ. Тэд ташигч болох хүчиг хайх зур тэнцээ тэдгэрийг цочно. Тэгээд нөрөг өрөөгөө шийтгүүлж байна уу гэж хайхна. Нөрөөгөө Самарын бүлгийг тосгондоо дагуулсан ирж, улмаар тэд түүний тосгоныг бүхэлд нь устгаж байсныг санддаг. Гэвч ирчүүд түүний бусад тосгоныг олоход ашиглахаар төлөвлөж амийг нь үлдээжээ. Түүнийг хоригдож байхад Тэнцээ түүнийг гин бурууг мэдэн ажуулзаад өшөөхийн саншиг үзүүлжээ. Тэднийг гүйж байхад одоо цэцэг болон хувьч буй гшаатай таарна. Тэнцээ түүнтэй ярихыг оролцсон ч тэмтгүүл түүнийг дундуур нь тасчдаг. Гшаагийн биеийн наруугаад талигач үерийн санагдуулсан тул тэр сүрэн онож тасгоныхоо хүмүүсийн өхөлд өөрийгөө буруутган Тэнцэд өөрийгөө нархиод цогтгойг хэлнэ. Тэнцээ түүнийг тэмтрүүрүүдээс хамгаалж өөхийг хүсэж байгаа нь гэж асууна. Тэгээд нөрөөгөө амьд үлдэхийг хүсэж байгаагаа харна. Тиймээс Тэнцээ түүнд сэжин мөгнө. Тэд тэнтрүүрүүдийг хангалттай сөрөн товчдож, завинд хүрч чадсанаар түүнийг ашиглан орс руу буцна. Тэд далайн урсгал цогтход цаадуулж байгааг мөн далайн мангасууд арлыг хүрээсэн мэт байгааг ухаарна. Тиймээс тэд буцах хайлалдаа холбоотнод цуглуулах шаардлагатай гэж шийддэг. Энэ хооронд Гинжи Сэгирийг гэвлүүгээ усан онгоцоор буц гэхэд Синок Габимаруу засах шаардлагатай бол тэр тусалж чадна гэж үзэж түүнтэй цагийг өнгөрөөснөөс хойш тэр өөрчлөгдсөн бололтой гэж хэлв. Тэр орой тэр Габимаруу дээр очиход тэр өөрийнх нь очруулсан шарх шарчны хорыг хурдан үйлчлүүлснийг мэдж байсан тул би энэ гайгүй юу гэж асууна. Тэрээр Сагири өөрийг нь хэрхэн тайвшруулсныг хэлж Габимаруу түүнийг өөрөөс нь хүчтэй гэж зүтгэх боловч үүнийг түүнд хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байна гэв. Гэвч тэр түүнд туршлага нь өөрийн хүч чадрыг ухаархад тасарна гэж хэлдэг. Маргааш нь Сагири Гинжид явахгүй гэдгээ хэлэхэд тэр сэлмээс соглон түүнийг айшхахыг орчсон ч бүсгүй түүнийг хормын төтөртөөсөнгөө болгоно. Гинжи түүнийг зэмлэнгээ сэлмээ буцааж авна. Гэвч Рорта гинт түүний ард гарч ирэн тэр хол шидэгддэг. Рорта бачаа байхдаа ханж цадшгүй ховдог байсан бөгөөд гараараа юмсаар тогсох туртай байжээ. Гэвч эцэст нь тэрээр гал зурч тосгоныхоо бүх хүнийг идсэн байна. Рорт Сэгирийг онцлох боловч Габимаруу түүнийг өшгөж холдуулв. Рокорада буцаж босоход Габимаруу түүнийг аюултай хүн гэж харж өөрийнх нь өшгөлт яагаад түүнийг өвтгөөгүй гайхна. Тэрээр дайсны чадварыг шинжлэхээр хэрхэн бичигдэж байснаа санаж хөдөлгөөс өмнө өрсөлдөгчөө ажиглахаа шийднэ. Рокорада нэгэн модыг үндсээр нь соглон төлөө шидэхэд Габимаруу түүнээс болтно. Тэр Рортог өөрөөс нь хүчтэй гэж бодон эзрэгээс тасчанч өсгөд бүсгүй түүний хөгжөөнд дэмжиж ихшингээ өөрөө зөвхөн мэдээлэл цуглуулах үүрэгтэй санаална. Рорта түүн лүү зэрэгээр далайхад тэр ганц цохилтоор өгч магадгүй гэж бодон дайрчтаас болтно. Габимаруу дайсан шугаа чулуу шидхийг оролцсон ч энэ ногт нөлөөлөхгүй байх шиг байна. Үүнийг хараад тэрээр бүсээ гаргаж нинжутсу ашиглан ган шиг хатаа болгосон ч энэ нь хүртэл үр дүнгүй болох нь батлагдана. Тэр өөр техникүүдээ ашигласан ч юу ч үйлцэнсэнгүү өрсөж бөчөө хэрхэн ясах талаар бодож эхэлнэ. Сагири Гинжигийн шархыг имжлэхийг оролдохч тэр өөрийгөө оройтгүйг мэдээд болохыг хүснэ. Гинжи түүнийг зогтохыг шаардлагач. Сагири түүнийг орхиос татгалзан бууж өгөхгүй байхыг байна. Үүнээс Сагири өөрийн амьдралын замыг сонгосон гэдгийг Гинжи ухаарна. Ингээд тэр дайчин хүний сэлэн болсон сан байдаг хэмээн тайлбарлаж түн сэлмээ өгнө. Тэрээр Сагирийг тэдний нэг гэж харж эхэлсэн тул Рокуртыг өсгөхийг даатгана. Габимарууд арам хортож түүнийг ялах царын ганц зам бол галын техник гэж бодогч ойрын талаанд дэндүү аюултай мэджээ. Гэвч Сагири талаанд нэгдснээр Рокуртагийн хорог гинт тассан. Сагирийн ирсэн цагийг таарсан бөгөөд Габимаруу түүний толгойг авах хэрэгтэйг мэдэгч тэр дэндүү өндөр тул Сагири түлийг нь онцлохыг тушаана. Габимаруу Рокуртагийн дайрчдыг хариулах зөөр Сагирийн хөл рүү цагсан ч ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Түүнийг далайхад Сагири хурч ханана. Сагири дэндүү түрэнгийн байснаасаа болж алдаа гагаснаа хорч сэтгэл хөдлөлтөө барьж эхэлнэ. Рокурта цохих үед Габимаруу болтож чадсан ч хөлөө булхалснаа анзаарна. Сагири Рокуртагийн гал руу цагсан ч нөлөөсөнгүй. Тиймээс шийдвэрлэх цохилт өгөхийн тулд ясныхын завсраар цавчих хэрэгтэй бөгөөд толгойг нь авахын тулд түүнийг тонгоолох шаардлагатай гэж үзнэ. Рокурта гинэт уйлж тэдний мэдрэхүйг сандрхан хүчтэй хашгиран гэрхэн. Тэрээр Габимарууг хариу үйлдэж үзүүлж амжихаас өмнө зөхиж газар руу шиднэ. Габимаруу энэ дайртаас амьд үлдсэн ч өвдөгс хөрөн цусаар буйлжин. Рокурта эцсийн цохилтоо хийх гэж байтал Сагири урдуур нь орч хаана. Яг тэр мөчид Сагири сэтгэл зүйн амар амгалан байдалд хүрч дайрчдыг хэлбэрхэн няцааж хүн бүрийг гайхшруулна. Түүнийг тулдах зур синта хишвтэй. Сагири бол эмэгтэй хүн учраас овоо өдөртөгт тохирохгүй тул хамгийн догуур зиндааны цаазрагч гэдгийг илчилнэ.
Гэсэн ч цэвэр ур чадварын хувьд түүнийг бусад цаазрагчдаас хавьгүй илүү гэдгийг тэд бүгд мэддэг байв. Рокурта тэнцвэр артаж Сагири түүнийг дуусгах гэж байтал тэр хойшоо өсрөн зөвтнө. Габимарууд нэгэн санаа төрж галын нинжутсу ашиглан шатаж буй зүйлс шидэн эргэн тойрны бүх зүйлийг галтан шатаана. Юзури Габимаруг Рокуртаг утаагаар угаар тусах гэж байгааг гадарлан хожим зөвтнө. Төлөвлөгөө бүтэмжтэй болж Рокурта амьсгаж чадахгүй өвдөс хөрөхөд Сагири эцсийн цавхилтаа хийхээр зхэн. Тэр эсэргүүцэн цавхыг оролцсон ч Габимару гарыг нь гасарлуу дарахад Сагири түүнийг цаазж чанжин. Гэвч түүний нүдний харцнаас Сагири түүнийг өөрийн хүч чадлаа мэдгүй. Бусдад буруугаар ойлгохдож ангирсныг нь ухаарна. Тэр зүгээрч хүмүүстэй тоосхыг хүсдэг байсан ч санамсаргүйгээр тэдний хөнөөдөө байжээ. Габимару гашруу мангасууд татагдаж магадгүй гэж санаа зовж гинжигийн цогцыг орхин тэндээс явцгаана. Тэр хавьд аврах биетүүд ирэхэд тэд ногдох бөгөөд Габимару амьдралын үрсрүү хөтөж магадгүй химээ мангасуудын ирсэн зүг рүү явахыг санал болгоно. Тэд үзүрээ Синта хоёртой гүйцэн очих бөгөөд арт дээр тасган байхыг хараад бүгд гайхшин. Энэ хооронд хатуу хоёр ойн гүнлүү явж байгаад хоёр бие биетэйгээ татнасч буй харна. Чабэ тэднийг мангасуу гэж гайхах бөгөөд Жуфа гişар биед нь уур амьсгаж ивчээ хэмээн тэдэнд дуурна. Габимару арлын оршин суугчид холбоотон эсвэл дайсан уу гэдгийг хэрэгцүүлнэ. Тэгтэл тэр өөрсдийг нь таньж буй нэгэн охиныг олж хараад араас нь хөөн. Тэр охиныг гүйцэж очиад малхайг нь авахад ертөөл жаахан хүүхэд байсанд гайхшин. Модон мангас Габимару руу гинт дажаах зөөрхөн үргэлжлүүлэн зөвтнө. Габимару охиныг арлын тасаар ямар нэг зүйл мэдж байгаа гэж бодон араас нь хөөн. Тэр модон мангасын дайралтаас дултаж өшөөрн зайлуулах бөгөөд Сагири бусад нөхдөө мангастай толдохыг даатахад Габимаругийн араас ярна. Юзури өөрийнх нь техникийг харуулахыг хүсэхгүй байна гэд Синтагийн нүдний шилийг авч аяхтай зүйл ууснаар биеэс нь хачин шингэн ялгарч хөвшин. Габимару охиныг гүйцэн гараас нь дарсан ч охин түүнийг газарлуу шидчих бөгөөд жаахан хүүхэд ийм их хэсгүү тул тэрээр мэж гайхна. Сагири охины араас гүйж зүгээр л ярьцахыг хүсэж байгаагаа хэлэхэд охин зогсож Сагирид гүйцэгдэн. Охин гинт Сагирийг цохиг оролдогч Габимару дайртыг нь хаана. Цохилтын хүчнээс бод хідэн алхам хорсон Габимару охины хүч шал өөр түвшнийг болохыг анзаарна. Габимару архаа барсан байдалтай байгаагаа хэлээд хідэн усан үзмийн оронго авч охиныг орон агаарт дүүсэн барина. Охин уйж химэгц тэд түүнийг сулж Сагири охиныг тайвшруулна. Юзури тэдэн дээр ирж мангасыг дарах гэж шархуу хөдөлмөрснөө хэлнэ. Тэд цаашид яхаа хэлцгээр цугларна. Модон мангас сахныг буцааж өгвөл тасганлуу дагууч яван үлийн талаар хэлж өгье гэхэд Юзури түүнд итгэхгүй байсан ч тасгандаа халуун өстэй гэж хэлмэгц бодлоо шууд өөрчилнө. Мангас тэдний сүнстэй хот шиг харагдах тасган дагач бөгөөд мянган жилийн өмнө ийм байгаагүй гэж хэлнэ. Тэр тэдний гэртээ дагуулсан очиж Юзури Сагиритэй хамт тасанд орж байх зур мангас ирчүүдэд тоол өгнө. Габимару сэжигчсэн хിവэр мангасаас арлын болсон амьдралын үеийн талаар асууна. Тэдний хоолныхоо ард суухад мангас энэ арлыг Кутаку гэдэг бөгөөд бурхад оршдог газар хэмээн нэшчилнэ. Тэрээр үрж байдаг гэдгийг баталж дамуугаар бол үүнийг тан гэж нэрлэдэг тухай хэлнэ. Габимару түүний байршлыг сон. Ингээд мангас шалан дээр 3 тойрог зурж тэд одоо 2 тав тойрогт байгаа бөгөөд үрэх нь хорой гэртдэг. Арлын төвд хаан ихтэй байгаа гин. Габимару үрэх байдгийг нотлохыг шаардахад мангас үзэсгэлэнтэй бөгөөд хөшгөө. Мөнхийн амьтад болох тэнсэн нартай уулзвал түүний яриан дээр ирцэхгүй гэж хэлнэ. Чабой жүфэх дундуур нь цацсны дараа түүний бие эргэн төлжиж цоошин мэт болохыг бид харна. Мод тэнсэн нарыг огт өөр түвшнийх гээд тэд бүгд тэнсэн нарын гарт өгөхөрчраас өөрт нь хуурах шалтгаан байхгүй гэж тайлбарлана. Ах トゥ хоёр жүфэд ялагдаж цэцэг болон хувирсан хүмүүсээр дүрсэн нөхлөө сэтгэтнэ. Томоо ухаан орсон ахта таслах бөгөөд мод цэцэг болон хувирсан хүмүүсийн ам хэрхэн таны их өсөр болж тэд мөнхийн над чархлыг мэдэрдэг тухай хэлж өгнө. Тэр өөрийгөө Хоко харин охиныг Мэй гэж танилцуулан энэ арч дээр олон зууны турш амьдарч байгаагаа ичхэнэ. Үүний дараа Габимару Сагири хоёр угаалгын өрөө рүү явж байгаад Мэйдэ таарна. Охин ихээд уйлгарч Габимару түүний тасганд бүгд л усанд хамт ордог гэж хэлнэ. Сагирийн Мэйн бие дээрх том сарвыг анзаарах бөгөөд Габимару хинэн түүнийг усанд орохтон тасалж сайн номынхын чухлыг хийжсэнийг санана. Тэр Мэйд сарвнаас очих хэрэггүй. Түүний мэдэх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйч том сарвтай гадаад төрөх чухал биш гэж хэлнэ. Үүнийг сонсоод Сагири хэд гайхна. Тэдний холтон явах үед Габимару хийх ёстой гол зүйлээ санаж дэмий чарчид суух цаг байхгүй гэж бодно. Өнгөрсөн үеийн дурсамжинд Тинза ядуусын хороолоор тассан бөгөөд эцэг эхэн түүнийг хизээч сайн хоолдоггүй байсан. Тул амьд үлдэхийн тулд бусдаас судалгаа хийхээс өөр аргагүй хүрдэг байжээ. Нэг өдөр тэр өөрийг нь доромжилсан хэсэгс хэмжттэй таарч тэднийг зодож дуусгах гэж байтал Шион гэх цааслагч хөндлөнгөөс оролцсон тэднийг аварна. Одоо цагт Тинза нүргээ
байтайхан тэрээр дагуулгаж байтал жүжин гих тэнсэн тэдэн дээр гинт төхөж ирнэ. Тэрээр эр хүн болон хорч өгсөн бүх мангасуудын талаар асан. Үүнийг тэд хийсэн үү? Химэн шална. Тэд зогтохыг оролдогч жүжин тэднийг даруугүйцэн очиж энергийн хүчээр тэнцэх шиднэ. Нүрүгээ хортон ухарч унаас нь тэнцаруу зөөхнө. Жүжинийг түн рүү ашиглах үед Тэнза гинтнүүдийг цавчих боловч тэр даруй ирэн төлчнө. Тэнза нүрүгээ зогтох болно гэж хэлээд дараалсан цохилт хийж жүжинийг хитэн хэсэг болгон цавчаад зогтох тохиог нь. Тэднийг зогтохцоор жүжин эрхэн төлжиж замаа хаах Шионгийн жүжин рүү сэлмэ шидэж тэр хоёр зогтох хугацаа олгоно. Шион хараагүй бусад мэдрхүүнхээ тусламжтайгаар харж чаддаг болохыг бид мэдж авна. Тэд зогтож амжих бөгөөд Шион бол Тэнзагийн багш гэдгийг бид олж мэднэ. Шион гэрсүүгээ харих гэж байсан ч тэгж чадаагүйгээ хэлнэ. Тэр эцэст нь гайхурсгал олсон ч урдам нь хизээч мэдэрч байгаагүй. Тийм хүчтэй оршихыг мэдэрсэн гэв. Ганцаараа хийж чадах зүйл хязгаартайг мэдэж тэр орж дээр холбоотой хайхаар шийджээ. Гэхдээ тэр Тэнзэд өөрийг нь уруу татахыг оролцсон гинт хэрэгтний хэрхэн цаазаснаа хэлээд яагаад нуруугаа таслаад байгааг нь асуув. Тэнза нуруугагийн буруугүй гэж хэлэн Шионы өөрийг нь хэрхэн эсүүлж байсныг сануулад тэхнийг өмгөөлөө. Шион түүнийг сонсохоор шийдэж тэднийг өөрийн осон өсгөл рүү дагуулсан явахаар болов. Гэтэл зоожингинд тэр хоёрын ард гарч ирлээ. Шион тэднийг аврахаар хүссэн ч хүзэнээс нь цоскож чихлээ. Тэнза зожин руу таталж хүчтэй дараасан цавчилт хийсэн ч зожин үнийг хийж бахан болтож хороогаа нэслэн хариу барьж Тэнзагийн бие дөрөндөх хойхоо өнгөрсөн үеийн өөрнийг дурсан жинд Шион чөлөө цахаараа хүмүүс туслах дуртайгаа Тэнзад хэрч байг харуулна. Тэнзагийн чадварыг олж харсан тэрээр түнд сэлмээр хичээж хий зааж сэлмийн эрдэм нь хайртай нэгний хамгаалахад туслана гэж хэлдэг. Тэнза өөрийгөө авьяасгүй гэж бодон болохоо шийдсэн ч Шион түүнийг өөртөө нэг цохилт өчөөж байж болно гэв. Тэнза дожноос гарахтаа түүнтэй хамт алхахыг хүссэн эзэнтэй тааршна. Эзэн түүнийг оршуулгын газарт аваач хийж Шионы хуучин шай болох ташны башийг харуулдаг. Тэр Тэнза шиг урам зориггүй байсан тул доожиг өрхөхөөр шийджээ. Гэвч тэр өөрийгөө тэжээхийн тулд зүдэрч гинт хэргийн замаар сангасан байна. Тэгээд эцэст нь Шион түүнийг өөрийн гараар цаажлахаас өөр аргагүй хүрчээ. Гэвч энэ нь түүнийг бусдад тусалж багш болох хүслийг улам бадраасан юм. Эзэн Тэнзэд Шионыг ганц удаа зөхөж чадахыг зөвлөв. Ингээд тэр Шионоос хамт бэлтгэж хийхийгүй. Тэр үргэлж жаргаж байсан ч бөөж хийхээс татгалцаар байлаа. Тэр эцэст нь Шионыг зөхөж чадсан ч Ашидын бодлоо өөрчилж багштайгаа хамт дожид үлдэхийг хүсв. Тэнза өөх гэж ухаангаа мэдж байсан ч эцэст нь хамгаалахыг хүссэн зүйлээ олсон байлаа. Ингээд тэр буцаж босоод зожиныг нудархаараа нүдэж хшив. Тэр нөхдөө аргуулахын тулд чадах бүхнээ хийхийг хичээсэн ч зожин дахин энергийн тэсэлт гаргаж түүнийг эзэн нэгт цохив. Тэр нөхдөөдөө зовтохыг хишгийг оролцсон ч хоолой гинцэн тулж чадсангүй. Шион түүний юу хэлэх гээд байгааг ойлгоод нуруугаар дагуулсан зогтов. Тэнза зожин руу үргэлжлүүлэн тарталж бусдад зогтох хуцаа олгохын тулд эцсийн амьсгалаа хүртэл тэнцлээ. Тэд Тэнзагийн өхөлд гашуудж Шион түүний төлөө өшөөгөө авна гэж тангарчлав. Тасханд буцаж ирэхэд Сиза одоогоор цовлуулсан мэдээлжийнхээ очрыг олж чадахгүй байсан бөгөөд Сири түүнийг амархай зөвлөсөн ч тэр татгалзав. Тэр орой Габима руу тайлах хэвээр дэндүү олон нууцсаагаа тул төлөвлөгөөг өгөх хэн аюултай